Говьсөнбөр аймгийн татварын хилцээс татварын талаарх ойлголт хандлагыг ирээдүйн татвар төлөгчдөд зөв төлөвшүүлэх, мэдээллийг үнэн бодитоор хүргэх, татварын албаны үйл ажиллагааг сурталчлах, сурагчдын татварын боловсрал мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор бид ирээдүйн татвар төлөгчид сэдэвт тэмцээнийг аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-өөс 11-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Өнөөдөр Монголын татвар төлөгчдийн өдрүүдийг огтаад Говьсөнбөр аймгийн татрын хилцээс оюутан сурагчдын дунд бид ирээдүйн татвар төлөгчдөдтэй ас тэмцээнийг зохион байгуулж байгаа. Энэ тэмцээний манд гол зорилго гэвэл аймгийн Говьсөнбөр аймгийн нийт оюутан сурагчдын татварын талаарх хууль тогтоомжийн мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс нөгөөтэйгөр ирээдүйн татвар төлөгчдийг бэлтгэх үүднээс энэ баримжийг зохион байгуулж байгаа. За ерөнхийдөө эхний 3 тэмцээн бол явагдаад дуусж байна. За эндээс үзэхэд бол ерөнхийдөө бүх сургуулийн сурагчид маань маш их хууль тогтоомжийг судалсан харагдаж байна. Жишээлх юм бол энд оролцож байгаа 5 дугаар сургуулийн гэрийн даалгаврын тоглолт үзэгсэн тоглолт бол маш сайхан өөр мүц татвар төлөхгүй байхын хор уршгийг таниулсан тийм сайхан зохиомжтой жижиг болсон байна. За мөн түнчлэн гэрийн мэдлэгээний хувьд бүх байгууд маань татварын хууль тогтоомжийн ач холбогдол юу вэ гэдгийг маш сайн тод томрон харуулж өгсөн маш сайхан болж байна. 5 дугаар сургуулийн сэтгэмж үг байна. Тэгээд энэхүү тэмцээний ач холбогдлын ач тусаар нь болохоор татвар гэж яг юу юм? Татварын үр ашиг татвар бидэнд хэрхэн нөлөөллөгийн тухай бас ойлголтыг хүлээж авч чадж байна. Бидний сурч боловсрох мөн нэгд улс орны хөгжлийн төлөө хоёрт аюулгүй амьдрал болон эрүүл мэнд гэх мэтлэн бүх зүйлийг бүх зүйл зориулсан татвар мөн томчуудад хандаж хэлэхэд татвараа цаг тухайд нь төлж орлогоо битгий нуунд харагдуулаарай. Цаг тухайд нь орлогоор бүрэн дүрэн төлцгөөж байгаарай л гэж хэлээ. Татвар гэдэг маань ер нь бол зөвхөн яг нөгөө иргэн хүний хувьд бол буцаад улс эх орны хөгжил иргэдийн хувьд бол эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, халамж, тэтгэр тэтгэмжгээд бүхий л зүйлс зориулагддаг нэг осны буцааж эргэж иргэдэд тусаа өгдөг ийм ач холбогдолтой зүйл юм байгаа. Тэгэхээр яг энэ ойлголтыг бол энд оролцож байгаа оюутан сурагчид маань маш тод өмрөөнөр гаргаж өгч байна. Говьсөнбөр аймгийн татварын хилцээс зохион байгуулж буй бид ирээдүйн татвар төлөгчид сэдэв тэмцээнд оролцсон 9-өөс 11-р ангийн сурагчид татварын талаарх ойлголтыг бүрэн гүйцэд авсан бөгөөд эцэг эхчүүд албан хаагчдад татвараа үнэн бодитоор цаг тухайд нь төлж байхыг сануулж байсан юм а.